Fencing is one of the youngest sports in Mongolia, with the country's first fencing club opening just 10 years ago. But today, over 800 people regularly practice the sport throughout the country, including 20 wheelchair fencers. One of them is Tongoloktoya Chimbat. Since taking up the sport in September 2018, she has won 2 medals in the national competitions and has been leading the national women's rankings. But medals and trophies are not her main goal as an athlete. It is through fencing she wishes to inspire children and young people with disabilities to overcome their fears and to pursue their dreams. So let's meet her and learn more about wheelchair fencing in Mongolia. Зураач мэрэгчлээ учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зураг заангаа бас бэрхшээлгүй хүүхдүүд ч гэсэн хамтдаа ингээд зураг заадаг тийм дугуулан сайн дураар ажиллалтай. Тэгээ хүүхдүүд ирээд зураг зураад хүүхд болгон зураач болох албагүй. Гэхдээ ингээд айгу нарийн ширийн юмд мэдрэмжтэй болдог бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд хэм бол жижиг бүчийн ажилдаг ч юм уу те. Одоо тэгээд зурж байгаа бүтээж байгаа зүйлээсээ өөрөө урам аваад би чадах юм байна. Тэгээ энийг зүйлийг хийж чадж байгаа юм чинь дараагийнхан зүйлийг чадах юм байна гэдэг ингээд айгуу тийм гой цаг өнгөрдөг байхгүй юу? Хагас бүтэн зөөдрөлгөн тэгээд хүүхдүүд зураг заадیں۔ Тэгсэн ануу анх нөгөө энэ спорт хөгжиж байгаа эхэлсэн байгаа. Та ингээд орох боломжтой юу гэдээ ингээд уцаар анх ярьж байхад би хамгийн түрүүнд бэрхшээлтэй хүүхдүүдэд заах боломжтой мó гэж асууж байсан. Тэгээ ягаад тэгэхээр би ганцаараа ингээд тамирчин болоод би ингээд нэрээ дурсгаал яваад ахын тийм онц сонирхолтой санагдаагүй байхгүй юу? Би сурлаа, эргээд хүнд заалаа, хүүхдэд заалаа. Тэгээ эргээд олон нөгөө бэрхшээлтэй хүүхдүүд тэндээсээ ингээд яг өөрт хэрэгцээтэй байгаа хүч чадлыг өөрт хэрэгцээтэй байгаа урам зориг авч ивэл надад энэ нь илүү үн цэнтэй санагдсан. Тэгээ хүүхдүүдэд заах боломжтой гэсэн учраас анх эренгуудлаа ер нь би ч сурч болох юм байна, би ч хичээлж болох юм байна, дараа нь хүүхдүүдэд зааж болох юм байна гэдэг бодол төрөөд тэг шийдвэрээ гаргаад энэ одоо өнгөрсөн жилийн 9 сараас ахуулаа явж байна да. Tongoloktoya graduated the Mongolian State University of Arts and Culture in 2017 with a bachelor's degree in drawing and painting. Even before attending university, it was her passion to express herself through art. When she decided to take up fencing, her decision was met with skepticism by the people around her. Disproving the common perception of artists as reserved and introverted, she quickly adapted to the world of sports where passions run high. Especially in the sport of fencing, every second counts and one mistake could cost you a competition. Өөрийн гэсэн онцлогтой мөртлөө аль аль нь намайг татсан зөвлөн гэх юм бол маш хүнд аягуулс гоё тийм зөв төлөвшөлт өгдөг. Жишээлбэл би тэрэгцтэй болоод би багасаа хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тэрэгцтэй хэдийн холбоонд өмнө нь 2-3 жил ажиллаж байсан. Одоо хүртэл би гишүүнээр нэгтгэдэг гишүүнээр явдаг. Монголын тэрэгцтэй хэдийн холбоо болохоор бүх аймагуудад салбар зөвлөлтөй олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд үйл ажиллагаа явуулдаг том байгууллага байхгүй. Тэгээд тэр дунд ажилладаг хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг бас мэдээд байгаа өнгө олон нийтийн дундаа ингээд явж байгаа учраас тэгээд эрүүл яжгаад бэртцсэн хүний сэтгэл зүйн шал өөр багасаа бэртцсэн хүний бэртчээд ингээд бэртцсэн ч гэсэндээ ингээд өсөж хөгжөөд боловсрсон хүмүүс арай өөр идэг байхгүй. Спортоор хичээлж исэн хүмүүс эрүүл яжгаад бэртчээд бас айгүй сэтгэл зүйн өөр байдаг юм уу. Тэгэхээр урлаг спорт хүнд айгүй тийм сэтгэлийн хад ингээд унсан ч ингээд гарах хэвээр дараагийнхаа алхамд гэж байх хэвээр ялсан ч ялагдсан ч дараагийн зүйл байх хэвээр гэдэг тийм одоо ялж ялагдах сэтгэл зүйн бэлтгэлийг өгдөг төлөвшөлт өгдөг гэж би боддоо шүү дээ. Tongoloktoya practices 2 times a week at her club, Flesh Fencing, to prepare for upcoming international competitions. The biggest one is the 2020 Summer Paralympics in Japan. Hearing her country's anthem played at the Olympics and making her people proud are also on her life goals list. When GCI Progress, a non-governmental organization, launched its Wheelchair Heroes project to support and promote the sport in 2018, her dream became much more realistic. Дэжиг олон улсын олимп руу 20 оны олимп руу те олон улсын тэмцээнүүдэд орж амжилт гаргаад Монголынхаа нэрийг дэлхийн дэвжээнд дуусгах үнэхээр гоё мэдрэмж би бас өмнө нь бас хийжсэн. Нөгөө зургийнхаа төрлөөр Монгол улсын зураач
томлох туяа гэдээ дуудулж исэн. Тэгээ яг одоо ч гэсэндээ Соёлзуур сэлмийн тамирчин томлох туяа гэдэг олон улсын тэм дэвжэн дээрээс Монголынхаа нэрийг дуудуулахыг мэдээж зорж байна. Олимпийн тухайд гэвэл миний ойлгосноор бол бид нар нэг шинэ хөгжиж байгаа улс гэдэг утгаараа цагаан хугацаар орох боломжтой гэж сонссон. Бас 6 сард болох, 9 сард болох олон улс гадаадд болох тийм тэмцээнүүдэд бид нар хэрвээ явж чадвал спонсор олох хэрэгтэй, бас явж чадах юм бол бас эрхээ авах тэмцээнүүдэд оролцсон. Тэгээд бидний бас маш ихээр хүсэж байгаа бас хайж ирэлхийлж судлаж байгаа зүйл маань гэх юм бол хүү тамирчныг олгондоо спонсор ивент дэх байгууллага олох хэрэгтэй байна. Одоо жишээлбэл Соёлзуур сэлмийн хувцас бүрэн хэрэгсэл бас бидний хувьд гэх юм бол шатгүй үнэтэй яг ингээд бүрэн хувцас нь сая гаруй төгрөгийн үнэтэй байд юм байлээ. Олон улсын тэмцээний хувцас хэрэглэл бол бас айгүй үнэтэй юм нэлээ. Тэгэхээр олон улсын тэмцээнлийг авахын тулд бид нар өөрийн гэсэн хувцастай байх ёстой, зардлаа бас шийдэх ёстой ч гэдэг юм уу те. Спонсор байгууллага олох зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгэхээр яг энэ бидний өмнө бэлтгэлээ базаахаас гадна спонсор байгууллага, дэмжих байгууллага олох маш хэрэгцээ байна. Тонголог Туя believes in Nelson Mandela's famous words. Sport has power to change the world. So what advice does she have for young people who are interested in taking up the sport? Хамгийн анхны тэмцээн дээр алт авсан. Тэгээд тэгж явахдаа би өөрийгөө ялсан гэж боддог. Ягаад тэгэхээр нөгөө эргэн тойрны маш олон хүмүүс нөгөө намайг зураг зурдаг, өөр олон төрлийн зүйлүүдээр хичээлдэг, оролддог учраас чи юм руу одоорхоо болоо гэдэг ч юм уу те дэмжихгүй байсан байхгүй юу. Тэгээд удахгүй ингээл жоохон биж байгаа л болчих бах гэсэн бодол. Би болохоор нэгт би өөрийгөө ч бодсон, хоёрт би эргээд зааж өгөх хүслийн бэрхшээлтэй дүүнрэж бодсон. Тийм учраас айгүй зориг шулуудсан байгаа. Тэгээд амжилт гэдэг нь өөрийгөө ялахыг хэлээд байгаа мó, өрөөлийг ялахыг хэлээд байгаа мó, урдаа тавьсан зорилгоо гүйцээхийг хэлээд байгаа мó, тэр хувь хүнийхэн юуг зорж байгаагаас л шалтгааллах байх гэж би бодож байна. Хөгжлийн бэрхшээлгүй жирийн хүмүүст ч гэсэндээ энэ сэлмийн спорт бол айгүй тансаг спорт гэж орд юм билээ. Айгүй цэвэрхэн. Тэгээд оюуны болон биеийн давхар нөгөө хөгжил аль аль нь оюунын ажил нь яг нөгөө сэлмээ бариад өрсөлдөгч рүүгээ хэрвээ дуулгаан өмсөө зогсон л бол чиний оюун ухаан хамгийн түрүүнд маш их бодох хэрэг гарна, маш их сайн тактиктай байх хэрэгтэй. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд гэлтгүй ер нь иргэд хинж гэлтгүй би маш нэг л зүйлийг хэлхийг хүсэж байгаа. Тэгэхээр яг чамтай адилхан шалтгаантай хүмүүс олимпийн төлөө зүтгэж байгаа. Олимпиад орно гэд бэлтгэлээ базаагаад ажлынхаа хажуугаар те бас хичээл зүтгэл гаргаад явж байгаа. Тэгэхээр өөртөө итгэхгүй эргэлзээд байгаа хин нэгэн байвал би чадах болоо, би барах болоо, би очивол яах бол гэж бодож байгаа хин нэгэн байгаа бол зүгээр бүх төр бодлоо хаяад гараад ирээ, хамтдаа хичээлээ. Хамтдаа олон улсын тэмцээнүүдэд явъя. Хамтдаа оюуны болон биеийн спортоор хичээлээд хамт олон болцгоё гэж урайлмаар байна.